За сайн байцгаана уу? 8 дугаар ангид олон гишүүдийг бүлэглэх аргаар өчигдөхөөн задлах сэдвийн бодлогод өгсөн. За энэс нэг дөрвөн бодлогыг тайлбарлаж өгье. За эхний бодлогыг бодохын тулд эхлээд бүлэглэх учраас энэ эхнийх нь болохоор бүлэглэгсэн байна те. Одоо дараачийн илэрхийлэл бүлэглэхийн тулд хаалт оруулах гэсэн үг. За тэгэхээр би ийм нэг энэ дээр хаалт оруулах юм бол ингэж хаалт оруулъя те. Энэ хоёрыг бүлүүлээд одоо харъя. Хаалтны өмнө хасах тэмдэг байна тийм үү? Хаалтны өмнө хасах тэмдэг байвал хаалт доторх илэрхийллийн тэмдгүүд өөрчлөгдөнө. Тэгэхээр энэ хассан маань юу болно гэсэн үг? Нэмэх болно гэсэн үг. Эндээс энэ хоёр болохоор ижлэх нь гарч байгаа үз. Заавал бол ийм ижлэгийн өчигдөхөн гарах хэрэгтэй. Бүлэглэсний дараа. Тэгэхээр энэ хоёрыг одоо хаалтны гадна гарах юм бол x дээр нэмэх нь y, үржих нь 5a хасах нь энэ өмнө 1 байгаа гэсэн үг тийм. Ингэж өчигдөхөн задлагдах юм байна. Дараачийн бодлого. Энэ дөрвөн гишүүдийг бас 2-2-оор бүлэглэе. Тэгэхээр би 2 хаалт оруулах ёстой. Ингээд нэг хаалт оруулъя. Энэ хоёр. Одоо энэ хоёр дахь хаалтны өмнө хасах тэмдэг байгаа учраас доторх тэмдэг нь солигдож нэмэх бол. Одоо энэ хаалтбараас ерөнхий өчигдөхөн гаръя. Эхний хаалтнаас болохоор m-ийг хаалтны өмнө гаргах юм бол m дээр нэмэх нь n үлдэнэ. Асхан дараагийн хаалтнаас 5-ыг гаргах юм бол m дээр нэмэх нь n үлдэнэ. Одоо энэ хоёр болохоор ижлэхэн болчихж байгаа. Тэгэхээр m дээр нэмэх нь n-ийг хаалтны өмнө гаргах юм бол үржих нь m-с хасах нь 5. Ингэж өчигдөхөн задлагдаж байна. Дараагийн бодлогыг харъя. Энэ дээр бол хэрв энэ хоёрыг, эхний хоёрыг бүлүүлэх юм бол ингэж хаалт оруулах юм бол энэ хаалтнаас ерөнхий өчигдөхөн гарч чадахгүй. Яг л 10, 22, 21 болохоор харилцаа ахны. Бас ижил хувцагч болохоор байхгүй. Тэгэхээр ингэж бол хаалтанд оруулахгүй юм байна. Тэгвэл би эхний гишүүн ба хамгийн сүүлийн гишүүнийг энэ хаалтанд оруулъя. Өөрөөр хэлэх юм бол ингэж бичиж гэсэн үг. 10a квадратыг хасах нь 15ay-ыг нэг хаалтанд оруулъя. Ингэхдээ хэрв хасах 15ay гэдгийг ийш тийш одоо зөөх юм бол заавал тэр илэрхийллийн өмнөх тэмдэгтийн цуг авах гэсэн үг. Яг 15a-ийн өмнө ямар тэмдэг байна? Тэрийг яг өмнө заавал бичиж явна гэсэн үг. Дараа нь үлдсэн одоо 21xy хасах нь 14ax-ыг нэг хаалтанд оруулчих. Ингэж бүлэглэе. Одоо харъя. Эхний хаалтнаас ерөнхий өчигдөн бол 10, 15 хоёрын хамгийн их ерөнхий хуваагч 5-ыг гаргана. Мөн a гэдэг хувьсгч байна. Хамгийн бага нь зэрэг нь 1 оролцсон байна тийм. Тэгвэл 5a-г хаалтын өмнө гаргах юм бол энд 10-ыг 5 тугаалаа 2a. Хасах нь 15-ыг 5 тугаах юм бол 3. Ерөнхий өчигдөн гарсан учраас 3y. Дараачийн хаалтнаас болохоор 21, 14 хоёрын хамгийн их ерөнхий хуваагч бол 7. Мөн ижлэх хувьсгч болохоор x байна тийм үү. Хамгийн бага зэрэг нь бол x-ийн 1 зэрэг. Одоо хаалт нэгээд 21-ийг 7 тугаах юм бол 3y. Хасах нь 14-ийг 7 тугаалаа 2a. Одоо харах юм бол энэ хоёр бол ижлэхэн мөртлөө яасан байна? Байр нь солигдсон байна те. Тэгвэл энийг одоо байрыг сольж бичих юм бол 5a үржих нь 2a-гаас хасах нь 3y. Өмнө үдсэн учраас тийм үү? Өмнөх хичээлдэр 2a хасах нь 3y гээд одоо энэ илэрхийллийн хооронд хасах тэмдэгтэй байна. Байрыг солих юм бол өмнөх тэмдэг яг солигдож энэ нэмэх тэмдэг маань хасах болох юм байна. Одоо дараа нь болохоор энэ хоёр ижлэхэн учраас хаалтны ерөнхий гадна гарах юм бол 2a-гаас хасах нь 3y. Үрждэг нь 5a-гаас хасах нь 7x болж байна. Дараагийн бодлого. Энэ дээр бас би энэ эхний хоёрыг
дараагийн хоёрыг бүлэглэчээ. За хоёр дахь хаалтны нэмэх тэмдэг байгаа учраас доторх тэмдгүүд нь бас солигдохгүй. За эхний хаалтнаас болохоор ерөнхий өржигдөхөө нь x-ийг гаргая. За тэгвэл 11-ээс хасах нь y үлдэнэ. За нэмэх нь хоёр дахь хаалтнаас бас ерөнхий өржигдөхөө гаргаж яаж болохгүй байна тий. Тэгэхээр би яасан гэсэн үг вэ? Буруу бүлэглэсэн байна. Буруу бүлэглэсэн гэсэн үг. За тэгвэл би хамгийн эхний ба энэ хоёр гишүүнийг энэ хоёрыг нэг бүлэглэе. За тэгвэл 11x-ээс хасах x квадратыг нэг бүлэглэнэ. За дараа нь хасах x y. За нэмэх нь 11 y-ийг бол нэг бүлэглэнэ. За ингэж бүлэглэхдээ харъя. За хаалт оруулсан учраас хаалтны өмнө хасах тэмдэг байгаа учраас хаалт доторх илэрхийллийн тэмдгүүд яг солигдно. Тэгэхээр энэ ямар тэмдэгтэй болно гэсэн үг вэ? Энэ тэмдэг маань хасах болно гэсэн. За одоо хаалт бүрээс ерөнхий өржигдөн гаргая. За эхний хаалтнаас бол x-ийг гаргах юм бол 11-ээс хасах нь x үлдэнэ. За дараагийн хаалтнаас би y-ийг гаргая. Тэгвэл x-ээс хасах нь 11. За одоо би энэ хоёрыг 11-ээс хасах нь x, x-ээс хасах нь 11 ижлэхэн болгоё. За тэгвэл x-ийг үржих нь 11-ээс хасах нь x. За энэ хоёрын байрыг солилоо гэж бодвол тэмдэг өөрчлөгдөн нэмэх y 11-ээс хасах нь x. За тэнцүү одоо энэ хоёр ижлэхэн учраас ерөнхий хаалт нь гадан гарвал 11-ээс хасах нь x. За үржих нь x нэмэх нь y. За дараагийн бодлогыг энэ бас би эхний энэ хоёрыг бүлэглээд энэ хоёрыг бүлэглэе. За тэгвэл энэ хаалтны гадна хасах тэмдэг өмнө хасах тэмдэг байгаа учраас доторх тэмдэг нь солигдож нэмэх болчихно. За одоо би хаалт бүрээс ерөнхий өржигдөн гаргах юм бол эндээс x-ийн квадрат гаргана. Хамгийн бага зэрэг 2 байна. Тэгэхээр 1x дээр нэмэх нь y үлдэнэ. За энэ хаалтнаас болохоор би x-ийг гаргана, дараа нь z гэж хувьсгчийг гаргана. За энд болохоор x-ийн 1 зэрэг үлдэнэ, нэмэх нь за x z гарсан учраас y үлдэнэ гэсэн үг. За одоо энэ хоёр бас ижлэхэн болчихж байгаа учраас ерөнхий хаалтны гадна гаргаж өчвөл x дээр нэмэх нь y үржих нь за x квадрат хасах нь xz. За өөрөөр яаж өчж болох вэ гэхээр x дээр нэмэх нь y. За үржих нь за энэ хаалтнаас би x-ийг гаргаж өччих юм бол x үржих нь x-ээс хасах нь z гэд задлж өчж болно гэсэн үг.